За дараагийн репортоо хийж эхлэе. За тайлбар уншина. За нэг л юун дээр те. За ингэж бичсэн байна. За тэгээд одоо за эдгэрийг хаагаад за create хийсгээс query face query design гэсэн хоёр онцгой. За тэгээд report хийх тул заавал query хийн. За тийш энэ хоёр заавал байна. За тэгээд design гэдэг орвол шууд нэг бүснэтийг сонгохоор те контрол дараад хоёр бүснэтийг сонгоо. За яа хэлээ. За энэ дээр те шинэ филд үүсгэх гэрэн. За тэгээд шинэ филдээ үүсгэхтэй. За энэ нэг query design гэсэн дээр builder гэж байгаа. Builder. За энэ дээр дарлаа те. Өөрөө шинэ филдийг одоо томьёог бичих гэдэг. Тэрэн дээр 10-ыг нэм, тэн дээр 9-ийг нэм, тэрнээс нэрийг хас те. Эсвэл тэрийг 1.1-ээр үржүүлдэг ч юм уу те. Гэх мэтэр бичих гэдэг. За одоо энэ дээр болохоор за bonus wage гэдэг нэртэй те. Bonus wage гэдэг нэртэй. За энэ шууд query сэтгэлтэй байж шууд ажиллана. За wage дээр calculate the wage plus за wage-ийн 4% нэмж гарах гэдэг гэж те. Өөрөөр хэлбэл 100 гэж болсон 100 гэж гарах гэдэг шээ тийм үү. За тэгэнгүүт одоо эндээс хүсэлтээ нээгээ те. Table за wage гэдэг юм аа. За энэ дотор байгаа те. Энд wage-ийг авлаа. За нөгөө нэмээд те дахиад wage авангуудаа 100 44 ингэж болно. Эсвэл зүгээр өчгөн 100-ийн 4 те. Тэгэхээр ингүүл 4% шууд үлдчихэж гарч ирнэ. За энэ нөгөө шинээр те энийг одоо хэмжээнд томруулчих. Энэ XBR-ийн орнд те өөрсдийнх нь шинэ юугаа нэмэх гээд бичих гээд байна. Талбарынхаа нэг те bonus wage. За ажлуудад харъя те ингэж гарч ирж байна. За буцаагаад wage-ийг нь хажуу талд нь дахиад гаргаад ирээ те. За тэгээд зүг байна үү. 132 байхад 4% нэмээд 137.28 те. За тэгмүүдээ дахиад design view дээр энийгээ сонгож байгаа property sheet те. Property sheet гэдэг хэсгээ нэгээд за format хэсгээс за нөгөө pound-аараа харуулах нь те. За тэгээд decimal place нь 2. За ингэж бас болох гэдэг шүү. За төв зур property sheet-ийг халаа. За дараагийнх нь за энэ рекордуудаа нөө хайх хэсгүүд маань те. За одоо энэ филдүүдийг харуул гэдэг энэ хэсэг байна тийм үү. За эдгээрийг бичихтэй те. Vacancy level closing date те. За vacancy level за closing date. За vacancy level closing date. Employer name, day release. За employer name, day release. За day release. Wage. За энэ wage аа те. Энэ wage-ийг зөөгөөд хойно тавьчих. Дахиад bonus wage-ийг зөөгөөд хойно тавьчих. За ийм байдлаар за яг энэ дараалал in this order гэж те. За тэг ямар нэг гүрэн бүс юм байхгүй шүү гэж. За ажлуудад харъя. За нэг ийм байдлаар харагдах нь те. За нөгөө мөнгө тэмдэгт маань 4% те нэмэгдээд орцсон. За ийм байх нэ. За одоо нөгөө 454 дата буюу нийт дата бүгд байна. Одоо хайлтаа хий. За level бол advanced hire гэж те. За эндээс за level энэ тийм бол level. За энэний критериа гэсэн дээр advanced үгээ зөв бичээрэй. Advanced or за hire гэж шууд биччихье. За ингээд ажиллах үед нөгөө or гэдэг түлхүүрийг авангууд хоёр талыг шууд авч байгаа байхгүй. За тэгээд ингэж cabbage одоо энийг хамруулаад та нар өөрсдөө бичлэгээ яг хараарай. За энд те ингээд cabbage-тэй болчихмод specific word буюу яг advanced яг hire байх үед гэсэн үг те. За тэгэхээр advanced эсвэл яг hire гэсэн үг байна те. За ингээ харангууд нөгөө 450 энэ одоо энийг хараа те. Advanced hire гарчсан 454-өөс 66 гарчсан байна. 66. За дараагийн хайлт нь closing date нь те. Closing date нь 18 оны 8 сарын 31-ээс 31-нд те. Гэсэн байна. Тэгэхээр энэнд эсвэл before энэс өмнө за closing date дээр те. Баг өмнө учраас те энэ тэнцүү 31/08/2018. За 18 оны 8 сарын 31-ээс те 31-нд тэнцүү байд буюу on гэдэг нь очиж байна. Дахиад before буюу өмнө гэсэн те тэгэхээр энд баг гэдэг утга орж ирж байна. Баг. Ингэчих юм бол энэс илүү буюу 9 сарын 1-нд боцгох байхгүй яагаад тэгэхээр ингэж авч иж 38 сарын 29 те 4 сарын 2 гэж байна те тэр мөр нь орж ирнэ. За ингэж авлаа. За сая 66 болж байсан те. Одоо 43 болж багассан байна. Ингээд өөрөө хідэн дата яагаад ингэж харна шүү хүмүүс те. За 43 болж багаслаа. Дахиад дараагийнх нь subject name нь excludes accounting гэж байна те. Excludes гэж чинь оруулахгүй гэсэн үг тийм үү? Include гэвэл багтаа гэсэн үг. Exclude гэвэл оруулахгүй гэсэн үг. За accounting. За subject name. За ингэж үзье. Энд дээр шууд subject name-ийг гаргаад үзье те. За ингэж ажиллангууд энд. За ийм юмнууд байгаад байгаа юм байна. Энд дээр тэр нөгөө accounting гэдгийг багтаахгүй гэж те. Гарсан. За subject name дээр одоо за юугаа бичнэ. За од тавиад accounting гэх юм бол accounting агуулсан болно тийм. Од тавиад хоёр талд нь од тавьсан шүү. За тэгвэл энэний өмнө талд not гэх юм бол ингэж accounting агуулсан биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл accounting гэж гарч ирэхгүй тийм. За ингэж харъя. За энэнгүүд энд accounting гэдэг хэсэг байхгүй буюу 43-аас 40 3 аккаунт юм байсан байна те. За тэр нь баг басан байна гэсэн. За ингэж. За тэнгууд энд not болж гарч ирсэн те. Not like accounting. За ийм. За accounting. За энийг exclude хийсэн. Энэ дараалалаар болгосон. За энд ирэмблэлт орж ирж байна. За ирэмблэлтийг report дээр хий. За одоо query-гээ за run хийгээд за хадгалчих. За тэгээд энэ query design хийж байгаа тохиолдолд энэ query маань хадгалтаагүй байдаг шүү. Wizard хийж байгаа тохиолдолд шууд автоматар өөр хадгалтад гараад ирдэг. Тэгэхээр энэ design хийж байгаа үед те болж өгөл үнийгээ өөрөө save хийгээд хадгалах нь. За 20 за хэд байлаа? 22 юм те. За 22 дугаар даалгаврыг 22-ыг хадгалчих. За одоо
create хэсгээс report wizard гэдгээс query 22 те бүгдийг нь орууллаа. За subject name-ийг нь хасч болно. Энэ шаардлага байсан учраас те. За ямар нэгэн групплэлт байхгүй. За тэгээ групплэхээр яах вэ гэдгийг одоо дахиад харуулъя. Юун дээр нь явж байгаа. За ирэмблэлтэй орж байгаа тий. Хэрвээ ирэмблэлт одоо энэ дээр ирэмблэлт хийчих юм бол энэ дарааллууд нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Одоо жишээл яг энэ vacancy level гэдэг дарааллууд нь те магадгүй энэ сар нь урагшаага явдаг ч юм ингээд өөрчлөгдөж учраас энэ дээр хийхгүйгээр шууд next гэдэг явъя. За ингээд дуусгалаа яалаа. За print хэвлэх үеийн байдлаасаа гарлаа те. Report за ингээд харъя. За тэгээ тайлбар одоо бүгдээ дахиад харъя. Тайлбар харъя. За ирэмблэлт байгаа. Хэвтэй байдалтай гэж те. Хэвтэй байдалтай. За тэгээд single page wide буюу нэг ширхэг юм wide хөндлөн юм таарах ёстой гэж те. За тэрийг бас бодох нь. За юугаа design view руу би орж байгаа. За энэ page setup бас те. Хэвтэй. Цаасаа хэвтэй болголоо. Хэвтэй болголоо. За энд тусчих шиг байна те. За түүнийг бас бодох нь. За энэ тэгээд ингээд bonus wage энтриг нэг за ингээд хойшлуулчих те. Хойшлуулчих. За bonus wage-ийг bonus нь харагдах учраас үнэлээ. За day release. За тэгээд ингэж давхрах хэрэгтэй те. Энэ layout руу энэ design report хоёрыг зэрэгцүүлж харах боломжтой болгодог шүү. Layout нь. Хэрвээ design гэх юм бол data маань харагдахгүй зөвхөн ингээд юун дээр ажилладаг те. За энийг бас ингэж те. Ингээд жоохон голлуулаад яг энэ day release-ийг дотлолт нь орууллаа те. За тэгээ магадгүй юу багтахгүй байна гэж үзэх юм бол за ингээд томруулж болох гэдэг те. За томрууллаа. Энд advanced hire гэдэг хоёр бич байгаа учраас за ингэж яаж болох юм бэ? За энэ хэсгээ томруулах бол за ингэ харагдахгүй байна те. Тэгэхээр энийг за томруулаад за бүх бичгүүд нь бол ямар ч задаал харагдаж байна те. Харагдаж байна. За ингэж оруулах гэдэг. За энэ болохоор header буюу гарчдаг те. Report heading буюу гарчдаг байгаа те. За энэ бичиг оруулах гэж те. Энийг за copy длоо. За paste хийлээ. За үүнийгээ за дахиад томрууллаа те. За дандаа 28 биш шүү. Би зөвхөн өөрөө л 28 болгоод байгаа шүү. Та нар харж байгаа өөрөө хэдтэй болгомоор байна те. Тэрийг өөрөө битэрээ. За ингээд за голлууллаа. За энд ингээ гарчиг орж байгаа. За гарчиг оруулсан хөндлөнгөөр нэг юунд багтаж байгаа. Landscape болгож байгаа. За calculate the number of vacancies. За vacancy гэдэг number-ыг тоолоороо. Level гэдэг column дээр гэж те. За level дээр очоод за mouse хоёроо дараа. За энэ зүгээр юг count records хийж. За тэгэнгүүт энэ тогтолт нь те. 40 түрүүнд 43. За ингээд 40 гарч ирсэн. За энэ дээр яг энэ 100 талт нь те. Энэ утгийнхаа 100 талт number of jobs гэдэг энэ label оруулах гэж байна те. За тэгээд энийг design view гэдэг орж байгаа бол илүү зүгээр байдаг шүү. За report designer болоо. За label бол энэ. За тэр доор байгаа 40 гэдэг мэдээлэл энд харагдаж байна те. За тэгээ хуудас болгонд юу харагдах юм бэ гэхээр одоо юу гэдэг 5 хуудаснаас 2 дахь хуудас, 5 хуудаснаас 1 дахь хуудас гэдэг тэр хуудасны дугаарлал болон уусаа харагдах гэдэг те. Энэ болохоор нөгөө тоосон мэдээлэлч. За тэнгууд энэний өмнө талд нь би number of jobs гэдэг үг бичих гэдэг те. За number of jobs. За тэгээд хэмжээ өөр юуг тохируулаад те. За тэгээд нэг зүйл хэлэхэд за энэ page header гэдэг маань page header page footer хоёр маань бүх утсан дээр байна. Report header report footer хоёр маань ганц одоо эхлэл төгсгөл хоёр тал байна гэсэн. За тэгээд энийг харъя те. Нэгдүгээр утсан энэ. Дараагийн хуудас нь за number of jobs гэдэг чинь очоод 40 гэж орж байна те. За ингэж харагдах гэдэг байна. За тэгээд эндээс те илүү хуудас яачаа тэрийг бас харах юм шүү. За өөр юу гэж хэллээ. За одоо дахиад харъя те. Хэвтэй болгосон page wide нэг юу таарсан энэ гарчгаа оруулсан энэ бичгээ юу оруулсан энийг оруулсан. За одоо нэр оруулаа байна те. Every page of the report гэж. Report-ийн бүх every page дээр харагдана гэж байгаа байхгүй. За тэгэхээр design view те. Every page одоо энэ жишээлбэл хуудасны дугаар болно юу байгаад байгаа шүү. Тэгвэл өөрийнхөө нэрийг энэ хажуу талд нь биччихээ л та. Тавасаа. За ингэж одоо те. Одоо дахиад харъя. Нэгдүгээр хуудсан дээр ингэж таваасан те. За үнэхээр юунд тохирохгүй одоо битайхан биш байгаа. Тэгэл үүнийгээ ишээ булан руу байрлуулчих те. Булан руу юу баруун гар талтаа гэсэн те. За ингээд байрлууллаа. За одоо за ингэж харагдах гэдэг. Ингэж. Нэгээс 2. За даваас хамт энд байна те. 2 дахь хуудасны нэгдүгээр юу? За 2 дахь хуудасны 2. Окей. За тэгээд илүү тодтохын тулд те нөгөө эдгэрийг энэ хоёрыг нөгөө боол гэдэг болгоод жохон ингээд илүү үйтэй болгож энэ бас болно те. За тэгээд энэ ингээд бичгээ багтаагаараа одоо энэ жишээлбэл Jeeves гэдэг jobs гэдэг энэ Jeeves харагдахгүй байж магадгүй болох юм те. За энэ левелийг жоохон ингээд сунгаад өгөх гэсэн тийм тэнгууд харагдах нэ. За эхний report маань ингээд боллоо. Эхний report маань. За report маань ингээд харагдаж байна. За ирэмблэлтэй хийгээ мартсан байгаа учраас за одоо ирэмблэлтэй хий. Тэ. За layout. За засвар хийх буюу layout view хэсгээр очиод group and sort гэж байгаа. Group and sort. За эндээс add sort гэж байгаа тийм. Ирэмблэлтэй. За ирэмблэх.
За энэ дээр та. Тэгэхээр level-ээр ascending order хийн. За level-ээр ascending order. Өөрөөр хэлбэл ascending бол A, H, advanced, higher хоёр байна. За тэгмүүд advanced нэхэндээ хайрын дараа нь гарч ирэх гэсэн. За ирэмлэх гэсэн хэсгээсээ за level-ийг за A-ийн дээр гэж тийм. За A-ийн дээр. За энэ сая дунд higher байсан бол одоо higher байхгүй. Зөвхөн advanced дээр гарч ирээд доор нь higher нь орчихсон байна. За инглээ дахиад нэмэх нь add sort гэнэ. Level дотроо гэсэн үг тийм. Level дотроо өөрөөр хэлбэл advanced дотор нь дахиад ирэмлэл хийх гэдэг байхгүй. Advanced дотор нь хоёр дахь хэрэгтэй. Advanced дотор нь wage-ээр буурах хэрэгтэй. Wage. За advanced дотор wage гэж орууллаа. Буурах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ smallest буюу бага нь энэ болохоор өсөх хэрэгтэй болчих чинь тийм. Wage-ийг хараарай. За тэгэхээр энийг эсрэгээр нь болгоод энэ. За advanced дотор тийм хамгийн их wage-тэй дээр гарч ирж байна. За тэгээд хамгийн багтай нь advanced-ийн хамгийн доор байгаа гэсэн. За тэгээд high-ийн хамгийн өндөр нь дээр гарч ирж байна. High-ийн хамгийн бага нь доор байгаа гэсэн. За тэгээд энд нэг бичиг харагдахгүй байна тийм. За энийг за болохгүй бол тийм энийг ингээд үнэхээр багтахгүй байгаа дэвэл яг энэ хэсгийг дангаар нь томруулж бас болно шүү. Яг энэ хэсгийг дангаар нь жоохон ингэчтэй. За тэгмүүд энэ quantize гэх багтаад ороод ирчихэ тийм. За ингэж томруулж болох гэдэг. За одоо эрэмлэлт бол болчлоо. Дахиад external датагаас за бид яг нэг 22-ыг энийг за шинжилгээ татуулъя тийм. За дата маань за 3 үстэй боллоо. Энэ автоматар тийм 3-аас 3 гэдэг үсүүд гарч ирж байна. За энэ за эрэмлэлт орж ирсэн. За энэ байдлаар за хийх юм шүү. Эвэдэс 8-ыг харъя та. Тэр number of vacancy буюу нийт хэдэн тэр юу нэ vacancy яаж тооцсон бэ гэдэг томьёог харуулах screenshot хийж. За тэр бол ийм. Энийг ингээд томруулчих тий. За энэ хэсгийг энэ тэнцүү count гэмтэй odd тавьчих. Энийг авах гэдэг байхгүй. За тэгэхээр энийг тий ингэж аваад за copy-лоо. За эвэдэс файл дээр за paste хийлээ. За ингэж оруулж өгсөн. За буцаад за би бол нэг жоохон жижигсэлээ. За тэгээд print preview гэнгүүт за энэ яг level-ийн доор гарч ирсэн тий. За ингэж болох гэдэг шүү. За хадгаллаа. За ингээд нэгдүгээр юм ингээд болчлоо тий. За дараагийнх нь